ингээд харсан чинь хохирох сэтгэлгээний ер нь хөрс нь юу юм бэ? Хохирох сэтгэлгээтэй хүмүүс хизээж хүссэн хөлбөртөө хүрч чаддгүй гэд тэгээ би гайхаад. Энэ бол мэдээж чухал судлах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Гэхдээ энийг монгол хүнд монголчилж хөрсөн дээр нь буулгаж жоохон хувиргаж ингэж ашиглавал илүү үр дүнтэй юм шиг санагдсан тий. Тэгэхгүй бол ингээл монгол хүн тохирохгүй аргаар шууд ингээл харьцаад ингээ явахаар нөгөө сэтгэл судлал гэр бүлийн үнц нь унаад байгаа байхгүй. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэн Хөх Тэнгэр подкастын ээлж дугаарыг хүлээн аван сонсох гэж байна. Өнөөдрийн миний урьсан зочин бол 1997 оноос хойш Монголын гэр бүлийг судалж байгаа нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш, гэр бүлийн сэтгэл зүйч Мөнхцгийг урьж ярилцж байгаамаа. Сайн байна уу та? Сайхан аварж байна уу? Сайн байна уу? Сайхан аварж байна уу? За үзэгчдээ, сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За Мөнхцэг багштай өмнө нь би хэдий удаа ярилцчихсан. Тэгээд ихэвчлэн одоо Монгол гэр бүлийн онцлогийн талаар ярьжсэн. 97 оноос хойш Монголын гэр бүлийг судалсан байна. Энэ хооронд хэд хэдэн нийгэм дамжсан байна. Та тэр үеэс эхлээд судалсан хүний хувьд Монголын гэр бүлийн нийгэм ер нь яаж өөрчлөгдсөн гэсэн төсөөлөл танд байгаа баха. Орчин үеийн гэр бүл тухайн үеийн гэр бүлийн хооронд хэр зэрэг өөрчлөлт явагдсан бэ? Надад ч гэсэн сонирхолтой санагдав. 1997 онд гэр бүлийн чиглэлээр сонирхон судлах ийм сонирхол их гарч ирсэн. Гэхдээ энэ болохоор яг 97 оноос биш бас 94 онд их сургуулаа төгсчөөд тэгээд ер нь бол нэг сэтгэл зүйч ч юм уу гэр бүлийг судлахыг сонирхол бас хүүхэд наснд байсан. Тэгээд яг энэ чиглэлээрээ би судлая гэд манай тэр үед миний багш болохоор Монгол Улсын гавьяа тогш бор гэд багш байсан. Тэгээд би тэр багштай би ингээ гэр бүл судалдаг хүн болмоор байна. Яг сэтгэл зүйч болмоор байна гэд тухайн үед манай сургуульд сэтгэл судлалын анхны анги нэгдэжсэн. Тэгээ тэр анги руу орё гэд. Тэгтэл борогч маань одоо юу хэлсэн гэхээр чи яг үнэхээр гэр бүлийг сэтгэл зүйг судлахыг хүсэж ивэл тэр сургуульд сурахаас өмнө эхлээд чи бүх салбараар нийгмийн бүх салбарууд дээр бүх насны хүмүүстээр ингээ ажиллаад үзье, харилцаад үз. За тэгэхээр би яах ёстой ингээ багшаас асуусан чи одоо хамгийн бага нэг жигсгэлэх яаж цэцэрлэгээс эхлээд ажиллаа. За ингэж ажиллахдаа чи өөрөө их сургууль төгссөн гэдгээ мартаад яг ингээд яс цэцэрлэгт эхлээд ажиллаа, дараа нь дунд сургууль, тэгээ ихтэй сургууль, тэгээ яванда төрийн болон төрийн бас байгууллага, улс төр эдийн засаг шашин одоо юу л нийгмийн ямар салбаруудын тэр бүхэн чи ингээд ороод үзье. Дотор нь орж иж чи ойлгоно. Тэгснийхаа дараа чи сурах юм бол илүү их мэднэ гэд. Тэгээд намайг анх Монгийн цэцэрлэг гэж байсан. Тэр цэцэрлэгт анх асрагч агшаар анх оруулж ирсэн. Тэгээд тухайд бол яг над зөндөө олон санал ирж ирсэн их сургууль төгссөн болохоор шуун фабрикаас Багнуураас сургалт хичээл эрхлэгч болооч гэх тийм нөхцөлийг хангахыг нөгөө зах зээлийн эдийн засаг дөнгөж шилжсэн үеэсэн шүү дээ. За тэгээд шал ухаагаас эхэлсэн. Шал. Туслах гэж юу нэг ажил хийдэг шүү дээ. За шал угааж явахдаа би нэр их сургууль төгсөж өгөөд ингээд шал угаагаад явах гэж гэл нэг тиймэрхүү бодол төрөл бор багштай учирсандаа бас дургу хөрмээр ч юм шиг яг тиймэрхүү зүйл миний сэтгэл дотор их явж ирсэн. За бас нэг энэ одоо сөрөг хөдлөлийг дэмжих бас нэг зүйл нь юу байсан гэхээр нөгөө эмч байдаг. Эмч орж ирэл шал угаасныг хараад дунд дахиад угаа гэл. За тэгэл энэ бүхэн миний дотор маш их тэмцэл өрнүүлж ирсэн. За нөгөө талдаа хүүхдүүд аяг хөөрхөн байсан. Хүүхдүүд одоо эцэг эхчүүд надад хүүхдээ бүрэн даатгадаг. За хүүхдүүдийн өдрийн цагаар гэртээ болсон бүх явдлыг ямар ч цензургүйгээр айцгүйгээр маш тийм гоё тайван эрхчлөөдгөр ингээ ярьдаг. Манай аав тэгсэн, манай ээж тэгсэн, манай гэрэл тийм хүн болсон гэд. За дээрэс нь нөгөө эцэг эхчүүд маш их даатгадаг хүүхдүүдээ тийм. За тэр байдлаас болол ер нь бол ингээд хүүхдийн хүмүүжил цэцэрлэгээс илүүтэйгээр гэр бүлд байдаг юм байна гэдэг уг нь бид нар ингэ сонссон маа шүү. Хүний хөгжлийн хамгийн анхдагч орчин гэр бүл гэдгийг мэдчихэж байгаа. Тэр үйл явдлаас эхлээд цэцэрлэгт ажилласан үеэс эхлээд тэрг улам лавтаа болгосон. За дараа нь тэгээд дунд сургуульд багшаар ажилласан. Яг үндсэн мэргэжлэрээ ахлах дунд анги гэдэг хичээл орсон. За анги дааж авсан. За тэнд ингээл янз бүр үйл явдал нь болохгүй, сахилахгүй хүүхдүүд байна. Бүрэг номооч хүүхдүүд байна. За ингээд фракцаараа нийлдэг, нөхөрлөдөг тийм хүүхдүүд байдаг тийм. За тэр болгонд ингээд тулж ажиллаад за болохгүй хүүхдүүдээ эцэг эхчүүд нь хэлэхээр эцэг эхчүүд нь яаж хүлээж авдгийг. За яг болохгүй хүүхдүүдийг сайн талаас нь эцэг эхчүүд нь хэлэх юм бол бас яаж хүлээж авдгийг. За ангийн багш нь танаа ангийн хүүхдүүд ингээд болохгүй нэг гэх юм бол багш нь яаж хүлээж авдгийг, өөр талаар хэлэх юм бол яаж хүлээж авдгийг ингээд энэ бүх явдал бүгдээр ингээд миний хувьд нэгс маш сонирхолтой бодит тийм практик болж ирсэн.
Тэгээд тэндээс хүн ямарваа нэгэн зүйлийг хүсэж хийдэг биш. Цаанаасаа ингэж ямар нэгэн сэтгэл хөдлөлийн ямар нэгэн байдал бий болоод тэрийгэ илэрхийлэхдээ тэрийгэ ингэ бас дотроо агуулж хэлдэг юм байна. Тэгэхээр тэрийг яг сайн мэддэг хүн байх юм бол тэрийг ойлгодог хүн байх юм бол зөв талаас нь залаа чиглүүлэх боломжтой юм байна гэдгийг бас судалж ирсэн. Одоо ойлгож ирсэн гэсэн үг тийм. За дараа нь ихтэй сургуулиуд цагаар багшилж ирсэн. За ингэ насанд хүрэхчид ямар байдгийг тий эрэгтэй эмэгтэй хүмүүс юун дээр хоорондоо өрсөлддөг, юугаараа бие биенээ даван гарах гэж эсвэл энэ тэнцүү байж эсвэл бие биенээ хүндэлж эсвэл бие биенээ арай жоохон дутуугаар харьцдаг гэдгийг бас олж харсан мэдсэн. За үүний дараагаар төрийн байгууллагт ажиллаж гисэн. Яг гэр бүлийн чиглэлээр. За тэгээ ингэж ажиллахад иргэд маань ямар байдгийг, тэнд ажиллаж байгаа офисын ажилтнууд ямар байдгийг мөн төрийн бас байгууллага бас байгуулж үзсэн. За ингэ ажиллахдаа гүйцэтгэх одоо юу гэдэг туслах ажилтнаас ахгуулаад гүйцэтгэх захирал хүртэл ажиллаж үзсэн. Ихтэй сургууль болохоор цагийн багшаас ахгуулаад эрдэм шинжилгээний төлөөлөгч арга зүйч, за үндсэн багш гэх мэтэр ингээд ер нь бол бүгдийг яваад үзсэн. За миний ингээд түүхийг ингээд аваад үзэх юм бол нөгөө ажлын намтраг гэдэг чинь тэгэх юм бол нэг байгууллагт 2-3 жил л ажилласан байгаа. Тэгээд бас нөгөө талаар бас би өөртөө бас бодчихсон. Тэгээд нэг ягаад гэвэл нөгөө нийгэм тогтцоо ойлголтууд их байдаг. Тэр тогтсон ойлголтыг өөрчлөхөд бас нөгөө талаар шинэ үзэл бодлоод их гарч ирдэг. Энэ нэг тогтцоо ажлын ойлголтны юу гэдэг вэ гэхээр энэ хүн одоо нэг байгууллагт ерөөс удаан тогтвортой ажилтгүй юм байна. Ямар хандлага байдаг шүү дээ. За тийм хандлагыг ч гэсэн хүмүүс гаргаж ирсэн. Гэтэ би өөрөө өсөл тэмүүлэлээр ингээ яваад энэ хүн хүнтэй харилцаж чаддгүй болов уу, олонтоо нийцэж чаддгүй болов уу гэсэн. Тэрийг ингээ тодорхойлтоо. Тэрийг тодтогох үүднээс ингээ ажлаас гарсан шалтгаан нэг бас нэг гараад ирсэн юм шүү дээ. За тэгээд яг гэр бүлийн чиглэлээр бас гэрлэг ёслолын ордонд бас залуу хосууд дээр ажиллаж үзсэн суралцдаг үед тий. За энэ бүгдээр яваад эцсид би юу гэж ойлгосон гэхээр ер нь бол хувь хүн гэдэг ганцаархнаа мөнгөцөг гэдэг дээр нэрх биш. Эмэгтэй хүн гэдэг талаас нь биш. Ээж хүн гэдэг талаас нь биш. Тэ охин ч гэдэг юм тийм талаас нь эсвэл одоо нэг байгууллагын ажилтан багш гэдэг талаас нь биш. Нийтэд нь хамааруулж авч үзэх хамгийн чухал гол объект субъект нь одоо юу байх вэ гэхээр ерөөсөө гэр бүл гэдэг юм байна. Одоо болохоор нэг бас нэг тогтсон үзэл гараа байхгүй. Ер нь бол гэр бүлийн босрол гэр бүл гэж ярих нэг тоохгүй. Тэгсэн мөртлөө хувийн карьер ч гэдэг юм уу, стресс менежмент ч гэдэг юм уу, тийм юм дээр болохоор маш гоё хүлээж авдаг. Гэтэл тухайн хүн жишээлбэл би ингээд хичнээн стрессийн менежментээ зөв зохицуулна гэдэг байгууллага дээр эсвэл өөрөө бие дагаад хувийн хөгжлийн сургалт энэ тэр явуулаа гэж бодоход өөрөө бэлдэж олно. Гэхдээ надад нөлөөлөх, надаас хамаарах хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр бол гэр бүл тий. Хичнээн би ингээд ажлын хамт бол нийгэмд ингээд бие гоё зөв авч явж байгаа ч гэсэн гэртээ тэр байдлаа гаргаж чадахгүй эсвэл гэрээсээ ингээд ямар нэгэн байдлыг авдаг сөргөөр нөлөөлөх. За ийм байдал ингээд ер нь бол болохгүй юм байна гэдгийг хүн болгон мэдж байгаа мөртлөө энийг ингээд орхитуулаад яваад байгаа байхгүй яа. Одоо болохоор нийгэм нь юу гэхээр яг энэ цаг үед бол хувийн л 90 цаг үе ирсэн юм шиг үү. Тий. Өмнө болохоор ял гэр бүл. За бүр социализмын үед болохоор одоо хин нэг ямар нэгэн болохгүй зүйл гарах юм бол эцэгхэн хүмүүжил, эцэгхэн хэн байна гэж ярьдаг гэсэн тий. Давхар нөгөө ээж аав ээж нь илүү ярьдагсэн. Давхар тухайн гэр бүл, давхар нутаг үсийн илүү ярьдагсэн. Одоо болохоор тухайн би гэсэн ийм хандлага илүү их гараад жоохон баруунцсан маягаар манай одоо нөгөө гэр бүл сэтгэл судлалын дийлэнх боловсрол нь мэдлэг нь баруунаас орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс бас юу хэлхийг хүсэж байна гэхээр мэдээч ингээд шинжилгээ ухааны технологиг хамгийн өндөр тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа орн бол барууны талгаах тий барууны орнод энэ бол мэдээч чухал судлах хэрэгтэй мэдэх хэрэгтэй. Гэхдээ энийг монгол хүнд монголчилж хөрсөн дээр нь буулгаж жоохон хувиргаж ингэж ашиглавал илүү үр дүнтэй юм шиг санагдсан тий. Тэгэхгүй бол ингээд монгол хүн тохирохгүй аргаар шууд ингээд харьцаад ингээд явахаар нөгөө сэтгэл судлал гэр бүлийн үнц нь унаад байгаа байхгүй. Тийм учраас одоо энийг хамгийн гоё гаргаж байгаа юмс нөгөө коуч менторууд эдэр шүү дээ. Яг тухайн хүнтэй хүргэж чадхаар ойлгож чадхаар ингээд яриад идэг. Тэгэхээр энэ маань нэгс өгөхөр бид нар хэдийгээр ингээд шинжилгээ ухааны техник технологи хөгжиж байгаа улс орн маань глобалчлалд ороод зах зээл нээлттэй болоод бүх хүн бүрэн нээлттэй байгаа ч гэсэн бид нар Монгол бол монголоор л бидний зөвсөр монгол хүний зөвс урсч л байгаа. Хичнээн монголыгоо муулаа гэхэд монгол зөвс миний дотор урсч л байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм хандлага бусдыг буруудгах шүүмжлэх ийм хандлага маш их гарч ирж байгаа.
Би бас тантай санал нэг байна. Одоо ингээл хувь хүний хөгжил, би өөрөө сайн байх хэрэгтэй, эмэгтэй хүн ч гэсэн карьераа хөөх хэрэгтэй гэх ийм үзлүүд байдаг штэ. За би ч гэсэн одоо нэг хэсэг тэгж явдаг үе надад байсан. Ажил дээрээ би нэг өөр хүн шиг агаад, гэртээ очихороо нэг өөр хүн шиг байгаад ирэхээр удаан хугацаанд энэ үргэлжлэхээр миний ингээд дотоод өөрийн тэнцвэр алдагтаад байгаа юм шиг надад санагдсан. Гэхдээ нэрээр ингээ яриад үтсэн чи гэр бүлээс гадуур хүн хий юм бэ? Та ажил дээрээ дарга байсан ч хамаагүй, цэрэг байсан ч хамаагүй, багш байсан ч хамаагүй. Нэг л гэр бүлийн гишүүн штэ тий. Одоо энийг юу та хольж үзэх гээд байна уу гэхэлэр ажил дээрээ та ийм ажилтан юм чинь гэртээ очиод ямар гэр бүлийн гишүүн байх бол гэхэд надад нэг юм айдас төрсөн. За ажлын нөгөө харилцааг хязгаарлаж болно штэ. За ингээд энэ занд байх хэрэгтэй бол эндэл байх хэрэгтэй. Харин гэртээ очиод яах юм бэ гэсэн айдас төрсөн. Ер нь одоо үе үеийн нийгэмд нэг халахвч болсон үгнүүд байдгийг. За нэг хэсэгтээ бол нэг бол төгжрээ гэж ирдэг гэсэн тийм. Одоо болохоор нөгөө завгүй гэдэг үг маш их ярьдаг. Тэгэхээр яг үнэ хэлэхэд завгүй гэдэг үгийн цаана хин нэгний сэтгэл анжидаг. Өөрөөр хэлбэл энэ маань гэсөхөр айлч нийгэмд завгүй гэдэг үг байж л гэсэн. Одоо ч гэсэн цаашдаа ч завгүй байдаг. Гэхдээ энэ завгүй дундаа зав гаргах гэдэг нь ялангуяа тэр гэр бүлийнхээ хүмүүстээ зав гаргах гэдэг нь асар том чадвар байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг хүн олж харж чадахгүй гэсэн. Өөр бас нэг чухал зүйл нь юу гэхээр бид нэр хайрыг яг хинээс мэдэрдэг, хаанаас мэдэрдэг? Гэр бүлээсээ. Гэртээ байхдаа сонгож авсан ханиасаа. Төрөөс өөр хүүхдүүдээсээ. Дээрээс наав ээжээсээ тийм. За тэгээд ажлын хамт олон бусад хүмүүсээс бол хүндэтгэл, талархал, итгэлийг илүү авдаг тийм. Гэр бүлээсээ илүү хайрыг мэдэрдэг. Гэтэл бид нар нөгөө хайр анги хайчдаг. Хамгийн ер нь Монгол хүний яг бусад орны хувьд бол ямар гэдэг би сайн мэдэхгүй байна. Яг Монгол гэр бүлүүд ингээ ажиллаж явж байхад манай монголчууд хамгийн ойрхон байгаа хүн ерөөсө таньдаггүй. Тэгсэн мэтлээ бусад хүмүүс маш мундаг таньдаг. Онлоорч тань бөмбөгдөн, мэдлэгээрч тань бөмбөгдөн, тий өөрийнхөө уран чадвараараач тань бөмбөгдөн гэдэг шиг тий. Гэтэл яг ойрхон хүнийг ерөөсө таньдаггүй. Дээрэс нь хамгийн одоо чухал хүмүүсээ таньдаггүй гэдэг дээр адилхан хамгийн чухал хэрэгцээгээс мэддэггүй. Нөгөө хайр. Бид нар чинь ингээ тодорхой хүн гэдэг бодгол чинь хөдөлмөрлөх тодорхой хязгаартай байдаг. Өөрөөр хэлбэл тэтгэртэй гарна тий. За бүр ингээ хөдөлмөр хийх чадваргүй. За бүр дээрэс нь цаашаа лавлруулад үзэх юм бол хин нэгнээс хайрыг хүсдэг тийм үе ирнэ. Зөвхөн хайр халамжийг л хүсдэг. Одоо л яг та хин нэг нь биднэрт хайр өгөх байхад би чадчих тийм ингээл энийг хийж тэр юмараа өөрийгөө аргацаа чи тэрүүгээр ингэчээ гэл тий. Гэтэл яалтчгүй хин нэгний хайр халамж хэрэгтэй тийм үеийн дээр ирэхэд тэр хайр халамжийг хэн өгч чадах вэ? Хэн өгснөрөө миний сэтгэл дүүрэх үү гэдгийг мартчихад байгаа байхгүй. Хэдийгээр яг төр хариуцаад халамжийн газар, асрамжийн газар эдэр өгч байгаа ч гэсэн сэтгэлийг дүүрэхгүй. Бид нэг асрамжийн газартаа өндөр настай хүмүүстэй уулзахад нэг л их цаанаа нэг гүйсэн хин нэг хүлээсэн тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хайрыг бид нар хинээс авахөр яг дотныхоо хүмүүсээс л авдаг. Гэтэл бид нар энийг мартчихдаг байхгүй. Зүгээр л яг одоо байгаа ажиллаа хийж байгаа, одоо байгаа орж ирж байгаа орлогоо, одоо байгаа нэр алдар, карьерэндээ илүү анхаарал тавьдаг. Тэг гэр бүлээ марцчихдаг. Тэгээд хизээ хойно өнгөрсний дараа гомдоод эхэлдэг тий. Би энэ хүний төлөө ингэж ажиллаж байхад энэ хүмүүсийн төлөө би өөрийгөө мартан нойр хоол хасан байж ингэж яхад яагаад намайг орхиж байгаа ойлгохгүй байгаа гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Гэтэ яг үндэ мэдээж тухайн үед тэр үн хэцүү. Нэрээ яагаад өдөө хүртэл ингээ хаав ижирээд тэжээлгчээд асруулчаад халамжлуулчаад өдөө хүргчээд эцэгхээ мартаж байгаа юм би гэж бодож болох боловч нөгөө талаараа тэр хүн яг нөгөө өөрийнхөө эд хүчтэй байх үедээ гэр бүлээ орхицсан л байгаа байхгүй. Өмнө нь тантай ярилцж байхад би асуугаал та хариулаал тэгсэн хэрнээ сэдвээсээ гадуур өөр өргөн хүрээтэй юм ярмаар санагдаал нэвтрүүлгийн бус одоо юу гэдгийг танаас нэг юм асуумаар юм гарч ирэлээд гэсэн. Тэ энэ удаад яг энэ тухайга ярих гэж бодоод таныг энэ удаагийн Хөгтөнгөр Ажигийн подкаст та өрсөн. Тэгээд 30 жилийн баярлалаа. 30 жил одоо гэр бүлтэй ярилцсан байна. Хүүхэд одоо аав нар, ээж нар, эмээ, өвөө. Тэгсэн чинь та сүүлд нэг ном гаргажээ. Сэвгүү сэтгэлийн эрэлт гэдэг нэртэй. Нэрэн дээр бас их учир байна. Тэгээд гарчилсан, уншсан. Тэгсэн чинь ерөөсөө яг гэр бүл рүү чиглэв байхын хамгийн гол нь ингээд харсан чинь хохирох сэтгэлгээний ер нь хөрсний юу юм бэ? Хохирох сэтгэлгээтэй хүмүүс хизээж хүссэн хөлбөртөө хүрч чаддгүй гэд тэгээ би гайхаад 30 жил гэр бүл судалчаад яагаад таны гаргасан энэ ном
За нэр нь бол болж ийн гэж бодод. Энэ агуулга нь яагаад ийм өөр байсан юм бэ? Одоо энэ болохоор хамгийн гол зорилго нь одоо 97 оноос хойш гэр бүлүүдэд ажиллаж шүү дээ. Гэхдээ гэр бүлүүдэд ажиллана гэдэг чинь хин нэгэнтэй ажиллана гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлийг төлөөлж байгаа эмэгтэй эхнэр эсвэл нөхөр эрэгтэй эсвэл хүүхэд тэг хүү юм охинтой ингээ уулзж байгаа гэсэн. Тэднийг төлөөлж тэдний гол асуудал нь юу гэхээр ерөөсөө гэр бүлтэй хамааралтай. Тэгээд ихэнх хүмүүсийн ялангуяа насан туршидтын хамгийн том асуудал нь ингээд нөхөртэй юм уу эхнэртэй хань ажилтай гомдсон эсвэл хүндлэнгээ оролцоол хадмуудаа ингээд шүүмжлэх тийм хандлага их байдаг. Би яг ингэж зүтгэхэд намайг ингэж хүлээж авч ирсэн гэл их мэтэр тий. Тэгээд энэ бүхний гаргалгааг ингээ аваад үзэхээр тухайн санаачлаад уулзж байгаа хүнд нь өөрт нь бас санаачлагыг гардуулах нь аягүй чухал гэдэг юм байна гэдгийг ойлгосон. Яг тэгвэл тэр хүн чинь энэ асуудлыг шийдэхин тулд ирж байгаа гэсэн үг тий. Тэнгүүд тэр асуудлыг шийдэхин тулд тэр хүн бас нөгөө тэр гэр бүлийн амьдрал харилцаагаа өөрчлөх эрхийг бас гардуулах хэрэгтэй гэдэг үүднээс за энэ эрхийг гардуулахын тулд тухайн хүн өөрөө эхлээд би энэ одоо хүмүүст гэдэг чинь албан тушаал ахаад ирэхээр надад маш том хүндэтгэл үзүүллээ, маш том итгэл байна, би цаашдаа маш том хариуцлага авлаа гэж ярьдагтай адилхан тэр хүнэд одоо итгэл тэр хариуцлага өгөхийн тулд тэр хүн өөрөө хэн бэ гэдгийг өөрөө эхлээд анхаарах хэрэгтэй гэсэн. Өөрөө эхлээд өөрийгөө зөв ойлгосон цагт, зөв ажигласан цагт, зөв болгосон цагт тэр хүнээс яг тэр өөртөө ажилласан туршлага нь бусад хүмүүстэй гэр бүлийн хүмүүстэй ажиллах бас нэг арга барил болох боломжтой байдаг. Тийхгүй бол бид нар яадаг вөхөр хин нэгнээс зөвлөгөө авлаа. Гэтэл ингээ өөр дотор руу орог тэр үнтэй тэгж харьц, энэ үнтэй ингэж харьцэхээр яг тэр хүний зааснаар ингээ яваад байгаа байхгүй. Яг тэр нөгөө хиймэл юм шиг тухайн үеийн нөгөө гал намжаа харах шиг дахиад эргээд нөгөөдг нь сэтэрдэг. Тийм учраас хамгийн чухал одоо их үндэсний өөрөө тэрийг мэдэрч байгаа, өөрөө тэрийг даван туулахыг хүсэж байгаа. Тэгэхээр тэр хүн өөрөө эхлээд энэ асуудлыг эхлээд ямар өнцгөр харах уу, яаж даван туулах уу, надад ямар асуудал байна, би энийг яаж засах уу, би энэ харилцаанд эерэг болохын тулд би өөрөө яаж оролцох уу. Гэхдээ яг зөвөр одоо тухайн үед бол ингээ жоохон сөрөг сэтгэл хөдлөлөөр илүү хандаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо жоохон өөрөөр ер нь аливаа сөрөг асуудлыг эргээр даван туулж ижил тэр асуудлыг шийднэ үхээс адилхан сөргөлзөөл эсвэл зүгтна гэж байгаа. Бүтэхгүй л гэсэн үг. Туулах хэрэгтэй. Тэгэхээр заавал туулахтаа туулахтаа эргээр. Тэгжиж яг юм үндснээр өөр олон гэсэн. Яг ингээд тантай ярьж хахад эергээр туулах хэрэгтэй. Угаас сэтгэл зүйчид ер нь тэгжил зөвлөх байх л та тэрнтэй очиж арсалтаа дийлээ дэр гэж хинчлээ болохгүй бах. Гэхдээ энэ явж явж хүнийг дийлэхээс илүү өөрийгөө дийлнэ гэдэг хамгийн амар. Хин нэгэнтэй өрсөлдөх биш би гэж те энэ бүтггүй хүндээ гэд өөрийгөө мэдээд тэр хүнээ дийлнэ гэдэг хамгийн аюултай санагдчихэв. Тэгэд өөрийгөө мэдгүй хүний урдаас дайраад тийм учраас нөгөө хажууд хамгийн дэргэд байгаа хүнээс сайн танихгүй байна гэдэг байна шүү. За дээрэс нь ер нь эртний үед энэ одоо үед гарч байгаа ойлголт биш байгаа байхгүй. Эртний үед эртний грек ромчууд, эртний гүн ухаантнууд манай Монголын ч гэсэн эртний өвд дээдсүүд хүртэл ингэ хэлж байгаа тийм. Яг ингээд хороо ертөнцийг захираас нь өөрийгөө захирцор, өөрийгөө ялсан бүхнийг ялж чадна гэх. Гэх мэт одоо биеийн хүчээр ганцыг ялна, сэтгэлийн хүчээр олныг ялна гэдэг. Сэтгэл хамгийн чухал. Бидэнд надад сэтгэл гэсэн маш том ингээд харагдахгүй, баригдахгүй, хэлбэр нь мэддэхгүй тийм юм зүйл байна эргэтэн. Энэ эргэтнийг бид нэр олж хараад таниад энийг ингээд зөв ингээд хөгжүүл явуучмал бид нэр юу гэж ямар ч юмыг зөөлхнөр, хөнгөнөр даваад үзэх. Бүр амар хэцүү зүйлийг ч гэсэн бид нар илүү гоё баатарлаг, гоё зүйл болгох боломжтой байхгүй. Гэтэл бид нар энэ сэтгэлээр ус ашиглаж чаддаггүй. Зөөр л унтуулцдаг. Бид нар одоо юуг илүү ашиглаж яах нөхөр тархиа илүү хөгжүүлээд байгаа байхгүй нөгөө мэдлэг. Яг нейросайенс гэж ярьж байгаа тархи аягүй чухал гэдэг. Гэтэ эн чинь бас нөгөө ялгаад байгаа шүү дээ. Тархи бол хуурамч тий үнэн худлыг ялгадаггүй. Тархи бол хүн өөрөө юу хүсэж чинь тэр хүслийг ингээд биелүүлдэг команд гэдэг. Тэгэхээр одоо гэр бүлд юу гэдэг вөхөр ээж нар энийг алдана. Дандаа юм санаа зовоосон уг нь бол санаа тавьж анхаарал тавьж үг хэлж байгаа. Гэтэ араас нь дандаа эвгүй үг хэлдэг тий. За жишээ нь одоо юу гэдэг юм хэрэг чи одоо ингээд оймсоо өмсөөч хоолоо чи өвдөн тий. Чи хоолоо идэ чи хотоодгүй зүсгүй болно шүү дээ гэдэг. Уг нь тавьж байгаа зөв гэхдээ араас нь одоо буруу гэлждэг. Тэгэхээр одоо үг хүртэл харилцааны нэг хэрэгсэн үг болж байгаа тий. За үг нь эрчим гэж одоо бас хүлэн зөвшөөрөд эхэлсэн байна шүү дээ. Үг нь айл дээрээс. Шинжилгээ ухааны нэг гоё тал нь одоо бүх юм хүлэн зөвшөөрөд эхэлж байгаа судалж байна. Гэтэ одооноос биш үг нь байсан дарагдсан нэг шинжилгээ ухааны хөгжил технологи хөгжлөөс болоод. Тэгэхээр энэ бүхэн маань ингээд дахиад ингээд сэргээд эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас бидний бодол, бидний үг бүгдээрээ эрчим. Тэгээ одоо жишээл одоо энийг ингээ ойлгох нь
манай сонсогч мэдж байгаа тийм мантра үг хэлэх, тунхаг үг хэлэх, манифест хийх гэдэг ч юм уу тийм. Өөртөө ингээ ямар гоё, ямар зүйлийг бодож мөрөөдөж чинь тэр чинь яг бодит болно. Саяхан би нэг юм гэр бүл судалдаг бас нэг юм өвдөөцүүд настай хүмүүстэй ингээ уулзсан. Тэгээ нэг имэйд гэж ярьж байгаа байхгүй. Одооны гэр бүлүүд яагаад жоохон эвгүй байгаагийн шалтгаан нь би хэлэх үү гэд. За юу юм гэдгийгсэн чинь одооны хүмүүс эрэгтэй эмэгтэй хүүс хамаагүй дандаа хараалын үгийг зүгээр ингээ үг болгож ярьж байна. Эмэгтэй хүн чиглэсэн ямар хараал үг гэдэг лээ тий. Тэр манайхан бүгд мэдж байгаа. Тэгэл дунд сургууль хүүхдүүд хүртэл зүгээр ямар ч юм бодохгүй ингээ хэлж байна. Тэр хүүхдүүдийн буруу биш. Ягаад гэвэл тэр гэр бүл тэрэнд нөлөөлж байгаа аав ээж нь байнга тийм үг хэлдэгсэн учраас хүүхэд энэ үгийг ердөө үг шиг ингээ хэрэглээ сурцсан. Гэтэл яг үүндээ хувь заяанда энэ буруу зүйлийг оруулж ирж байгаа гэсэн. Яг тэр нөгөө хараалын үгтэй гадаад монголоор хэлж байгаа тэр хараалын үгтэй тийм эмэгтэй л даллан дуудаж байгаа гэсэн үг. Тийм эрэгтэйг л дуудаж байгаа гэсэн үг. Тэгээ нөгөө амьдрал нь болохгүй бүтэхгүй байна тийм байна. Тийм байна. Таны өгч байгаа зөвлөгөөнүүд энэ сэдв надад таалагдчихээн. Тэгсэн энэ хажуугаар надад нэг ийм бодол төрөөд байна. Тэгээ магадгүй үзэж байгаа сонсож байгаа сонсогч та бүхэн таны очихынсан гэж бодож байгаа сэтгэл зүйч дотроо яг өөрийнхөө ярьж байгааг биелүүлж чаддаг болов гэсэн эргэлзээ хизээ нэгэн цагт төржсэн үү гэсэн бодол надад төрөөд энэ асуултыг би танаас асуумаар санагдаад үйлчлүүлэгч нь та өөрөө одоо ингэж хүнд ингэж болохгүй тэгэж болохгүй гэж хэлдэг штэ. Гэтэл та хүний хань хүүхдүүдийн ээж зарим тохиолдолд үгүй яасан хэцүү юм бэ гэд ингэж өөртөө тэрсэлдэхгүй гардаггүй. Хэдийгээр сэтгэл зүйч яг ямар үед вэ яагаад гарна. Би ч одоо ингэ зарим хүмүүс ингэж боддог. Сэтгэл зүйч гэхлээр нэг бурхан ч юм уу тий ямар ч асуудал байхгүй. Бүх юм гоё хань эзлэн яг бурхан өөр хүүхдүүд нь ч гэсэн бурхан ч тий. Эсвэл яг ямар ч юм мэдэрдэг робот шиг ингэ бодцдаг. Юу гэж болж байгаа ингэ тоох юм аягүй тий ямар сэтгэл хөдлөл байхгүй гэд. Үгүй байхгүй. Сэтгэл зүйч гэдэг чинь миний мэрэгжил. Тэгээ багш эмч гэдэг шиг мэрэгжил. Би хүмүүст яг өөрхөн дуртай юугаараа тэр дуртай хүсэл сонирхлоороо тэр мэрэгжлийг эзэмшиж байгаа гэсэн. Тэгээ мэрэгжил. Тэгээд манай гэр бүл надад шалтгааллахгүйгээр миний хүүхдээс, миний ханижлаас надад таалагдахгүй зан авир үйлдэл хийшт. Тэд нар хүсэж зориудоор төлөвлөгөөдөөр над руу хийж байгаа гэсэн үг биш. Тэр бол хамгийн гол нь ялгаатай сэтгэл зүйч болсны ялгаад юу байдг вэ гэхээр тэр бүгдийг шууд тэр акцент нь хүлээж аваад хариу өгөх нь биш гэдэг. Тэрийг хүлээж аваад яаж дараа нь ойлгуулах, яаж зөв хийх вэ гэд өөрөөхөө тэр сөрөг сэтгэл хөдлөлөөр барьж чадна. Заримдаа ч барихгүй ч зүйл байдаг. Гэтэ арай жоохон ухаантай байдаг хаа гэж бодож байна. Арай очиртай. Арай очиртай. Манай хүүхд хүртэл ингэж байгаа шүү дээ. Ээж ингэ би ингээ охиндоо ч юм уу юм хэлэхээр ээж та ингэж хэлэх нь харахгүй шүү дээ. Ягаад гэвэл та гэр бүл судлаач юм чинь гэж байгаа. Тэгэхээр ч би хэлэх юм байхгүй. Тэгээд хүүхдтэй болохоор юу гэж хэлэхээр ээж нь гэр бүл судлаа сэтгэл зүйч ч гэсэн ээж нь чиний хувьд ээж нэ. Ээжт нь бас ингээд баярлах, чамаас хүсэх, чиний зүгээс хийж байгаа зарим нэг үйлс дуртай биш байх юм зүйлүүд байдаг байхгүй хүн гэдэг. Заримдаа ээж нь гоё амармаар байдаг. Заримдаа бас уурлан. Гэхдээ ямар тохиолдолд ээж нь уурлах үед чи мэдэх хэрэгтэй. Би чамд шууд уурлаагүй тий. 1 удаа хэлсэн, 2 удаа хэлсэн, 3 удаа хэлсэн, чи дагааггүй 4 удаа хэлсэн, тоосон мөртлөө ингээ мартцсан тий. Ингээ явахаар ингээ жоохон сэтгэл хөдлөл гардаг. Уурлах дургуцах тий. Тэгээд ээж нь гэж хэлж байгаа. Гэдэг маягаар ингэж хүүхдэд анханасаа ингээ өөрхөн сэтгэлийн төлөв ойлгуулчихдаг. Тэгэхээр сонсогчдоо үзэгчдээ өнөөдрийн Хөгтөнгөр подкастын зочин одоо 30 жил Монгол гэр бүлийг судалж байгаа нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш гэр бүлийн сэтгэл зүйч Мөнх Цэцэгтэй ярилцж байгаамаа. Тэгээд яг гэр бүлд өрнөдгөл ийм асуудлуудын талаар бид ярьж байгаа юм. Тэгээ магадгүй танд ч гэсэн энэ асуудал тулгамдж байгаа болвол за эсвэл таны сэтгэлийг юу зовоодаг вэ? Юуг сонсохоор та ундаг вэ, босдог вэ? Ерөөсөө тэр ойрхон шалтгаануудыг ярьж байгаа юм шүү. Тэгэхээр одоо найзуудтай эхнэрээ ч юм уу нөхрөө нийлж агаад муулж исэн тохиолдлууд байдаг өө гэж асуух гээд байна. Тэгээд энэ юутай холбоотой гэхээр нөхрөө муулж ийн гэдэг чинь би өөрийгөө хохирогч талаас нь яриад байгаа гэж ойлгож болно үстэй. Тэгээ ирчүүд уулзаад эхнэрээ хин нэгэн найзтай муулж ийн гэдэг чинь тэр нөхөр айлын одоо өрхийн тэргүүн өөрөө хохирсан юм шиг дүрд ороод яриад байна гэдэг. Таны ном дээр хохирогч сэтгэлгээ гэж байгаад байгаа байхгүй юу? Тэгээ нэрээ заримдаа бодохдоо өөрөөсөө ичих шиг болдیں۔ Энд чинь сэр хийгээл хүнд ярьж исэн юм санаад орно штэ. Гэтэл би одоо юу хийцэн бол та гэд энэ алдааг Монгол гэр бүлийн нөхөрнч гэлтгүү, эхнэрнч гэлтгүү хэрэг гаргадаг алдаа хэр том сэдв бэ? Ер нь бол хохирогч сэтгэлээ бүх хүмүүстэй. Тэгээ нас хөөс харгалцахгүйгээр бүх хүмүүстэй настай хүмүүс ч гэсэн байна. Одоо дөнгөж насанд орж байгаа хүүхдүүд ч хүртэл байна. Тэгэхээр хохирж олно. Хин нэгнээс шалтгааллахгүй миний хүслээс харж
миний одоо үзэд баримтлагдаг үзэл бодлоос давцсан харш тийм зүйл гарахаар тэрнтэй ингээ автаад тэрнээсээ болоод нөгөө дургуус бүхэмдэх улмаар тэгэл одоо итгэл алдрах ч гэдэг юм уу гэх мэт ингээ янз бүрийн зүйлүүд ингээ дараалаад гараад ирчихнэ гэсэн. Тэгэхээр энэ хохирч болно гэхдээ хохирч сэтгэлгээтэй байж болохгүй л гэсэн. За энгийнээр хэлэх юм бол манайхан айл хэзээ нэгэнд болоод өнгөрөөд явцсан зүйлийг яг одоо цаг хүртэл өөрөө л яваад идэг. Тэрийг ингээ үүрээд яваад тэрийг санах болгонд яг одоо болоод ирээдүйд ирэх тэр ад жаргал баяр ёслон боломж бүгдийг хайчдаг олж харж чадахгүй гэсэн өнөөдөр сохор гэдэг шиг тийм болно гэсэн. Тэгээ нэгэнд болоод явцсан миний дурсамжтайгаа та одоо амьд байна. Энийг хэрхэн яаж зөвөр өөрөөсөө холдуулах уу эсвэл холдуулж чадахгүй бол яаж зөв болгож олж харах уу? Өөртөө яаж ашигтайгаар олж харах уу гэдгийг л чухал байна. Тэгвэл манай айл 15 20 жил өнгөрсөн хүүхд наснаа өнгөрсөн. Одоо яг нэг сэтгэл судлал траума гэж ирж байгаа тийм. Траума ч бас идэрж болдог. Арилж болдог. Нэгдүгээр болдог зүйлүүд арилдаг. За хоёрдугаар нөгөө хинт ярьж байгаа гэдэг нэг чухал. Хүн болгонд ингээ яриад их юм бол бас жоохон онцгүй шүү дээ. Одоо миний хань миний тухай нэг удаагийн муудалцаанаас болоод тэр зүйлээ одоо хин нэгэнд ярьцмлэх би тэрийг сонсох юм бол надад таалагдахгүй. Тэ? Өөрөө чинь тухай ч гэсэн хань чинь нэг юмрээд одоо юу гэдэг ажлын газрын нэг хүнтэй ингээ ярьцмс дараа нь тэрийг санамсаргүй байлаа сонсож ихтэйсдэг тий хамгийн амар. Тэгэхээр яг муулж ярьж гин үү эсвэл яг нэг гаргалгаагаа хайгч ярьж гин үү гэдэг нэг чухал гэдэг юм. Ер нь ихэнх хүмүүс дандаа муул. Дээрээс нь сошиал орчинд маш их дэлгэж ярьдаг. Яг нэг талаар яг тухайн хүний талаас бодсон бол бүх хүмүүс ингээд чэйжэнд байгаа дотор байгаа юм баглаад хэцүү байгаа шүү дээ. Тэрийг ингээд гаргаж тэр яг нөгөө нэг одоо юу гэдэг тухайн үеийн гал намжих хэрэг жоохон тайвшрал авах гэж. Тэгтээ эн чинь буруу болж байгаа байхгүй. Тэгээ юунд буруу гэхээр эргээд тайвшрахгүй дараа нь өөр би яах гэж олон дээр дараа нь тэр комментид орг ингээд яах гэж бичвэ яах гэж постлваа. Өөрөө сэтгэлийг сэвтэх юм ингээд байгаа байхгүй. Дээрээс нь хамгийн ноцтой зүйл нь юу гэхээр хүүхдүүд нь энийг уншичвал нөгөө этгээд нь бас энийг уншичвал тэр этгээдтэй холбоотой хүмүүс энийг уншичвал бас хэцүү. Одоо ингэ сүүлийн үед ингээ хүүхдэд өсвөр насны хүүхдэд ирзүүлээ авч байгаа байхгүй. Тэдний гол асуудал нь юу гэхээр ээж аав нь хин нэг нь сошиал орчинд ингээ бичсэн байсан. Тэр нь өөрөө олоод уншсан. Өөрөө олоод уншааг хүүхд ангийнх найз нөхд нь олоод уншсан. Тэрнээс олоод үе тэнгийн дээрлэлд өртдөг. Тэд нартай ингээ одоо хүүхдүүдийн сэтгэлийг хамгийн сайн ойлгох хүмүүс нь сошиал орчин эсвэл ангийнх нь хүүхдүүд болж байгаа байхгүй. Нэг найз авахгүй. Найз байхын тулд одоо гоё цэвэр ариунаар үерхэх нь гэхэд бас жоох хэцүү болсон. Дандаа нэг сошиал мэдээлэл явцсан. Хүүхдүүд ихвчлээ юугаар нөлөөлж яах гэхээр сүүг талаас илүү нөлөөлж байна. Гоё ганган байх, мөнгө төгрөгтэй байх. За гих мэтэр тий. Тэрэнд ингээд тэр найз нартай алдахгүй тулд ганцаардахгүй тулд хүүхдүүд бие биенээ дуурай хандлага маш их гарч ирж байна. Уг нь бол эцэг хэн ингээ хүүхдүүдтэйгээ гоё ярилцаад чанартай цаг гаргаад ингээ хамтдаа ингээ байсан бол бас арай өөр. Одоо л загуу гэдэг нэрийн дор хүүхд бас ингээ эзэнгүүдэд тааш аав ээжтэй хамт байгаа ч гэсэн эзэнгүү. Тэд нэрийг оролцоож зүйл нь нөгөө утас болж. Аха. Тийм байна. Тэгэд энэ таны номын сэдвүүдийн дараалалаарч байдаг юм уу? Энэ дундаас нь сугалж аваад авахд их юм байна. Одоо таны сая ярьсан жишээн дээр хүүхдүүд байна шүү дээ. Хүүхдүүд гэд ярихаар л эмзэг хүлээж аваад идэг. Бас л завгүй гэсэн нэрийн дор хүүхдүүд архиж явж байгаа ээж хүний төлөөлөл болохоор нэг эмзэг хүлээж аваад байна. Тэгсэн чинь гэрт ээж нь ажилтай завгүй байгаад идэг. Хүүхдүүд нь тэнд байгаад идэг. Одоо жишээ нь энэ энергийн вампир, энерги сорогч гэд байгаад байна шүү дээ. Магадгүй ээж нь завгүй байгаад байгаа хэрнээ энергийн вампиртай ажил дээрээ таарсан соруулаад байвал яах вэ? Ард нь гэр бүлийн харилцаа, гэр бүлийн амьдрал одоо ингэ дээшлэхгүй гэж хэлж болно шүү дээ. Тэгэд энэ энерги гэж үнэхээр чухал юм байна гэдэг сүүлийн үед би мэдээд байна. Тэгээ хүн хин нэгin сороод байгаа угаас анзаараад байна. Тэгсэн хэрнээ би чи энд ганцаараа ажиллаагүй амьдраагүй учраас шууд нүдэд анаад гараа авчиж бас болохгүй байгаад байна. Яаж зохицуулах вэ? Тий. Яг энэ асуудлыг миний номыг уншсан 79 настай юм надтай ирсэн. Асуусан уу? Ярьсан уу? Ярьсан. Тэгээд би яг энэ номыг хохирох сэтгэлээр ажиллаж исэн, амьдарч исэн байна. Надад найз байдгаа. Тэгээд тэр найз нь дандаа хүнийг муулдаг, намааг муулдаг. Тэгээд би тэр ингэ байдаг. Тэгэл ер нь л нэг болохгүй байна гэдэг. Ер нь тэр имийг амьдралыг ингэ судлаад үзэж ер нь хэцүү. Маш хэцүү. Гэхдээ тэр имигтэй яаж энэ бүхнийг даван туулсан гайхалтай. Амьдралд нь бол аюу хэцүү. Маш хүнд. Тэгээд тэр имээ болохоор өөрөө би яг энэ миний амьдралыг ингэж муутгаад байсан. Надад ингэж ийм хэцүү байдлыг тохиолдсон. Бас нэг үндэслэл нь энэ эс юм байна. Би бүх ингэ сайхан зүйлээс соруулаад эргээд ингэ гэртээ яг тэр хар энергээр орж ирсэн юм байна. Гэхдээ тэр хар энерги муу цагаан энерги дагаж явж байгааг би мэдэхгүй ч гэсэн ерөнхийдөө бол яг үнэн байсан юм байна гэдэг би одоо л ухаарч ойлгож байна. Гэртээ соруулаад ороод исэн байх нь шүү дээ. Энергиэс оруулчаа гэртээ ороод исэн зүг үү?
ажил дээр байгууллага дээр эмэгтэй ч гэсэн гэрт нэрнэ. Тэгээ дандаа болж бүтэхгүй. Тэгээ тийм байдаг гэдэг. Тэгээ одоо нөгөө шинжилгээ ухааны эцсийн зорилго чинь нөгөө шашныг бүрэн гүйц судлах хэрэгтэй шүү дээ. Ер нь эцсийн зорилго биднэрт тайлагдаагүй талцуулж байгаа олон ойлголтууд байна. Энерги гэж байна байхгүй тий. Одоо юу гэдэг сүнс гэж байна байхгүй ч гэх юм уу. Одоо хүнд өвчнийг сэтгэл зүгээр нь эмчилнэ гэдэг тийм үнэн худлаа гэдэг чинь бид нар ингээд дандаа гарт баригдах нүдэнд харагдах зүйл бүр ингээд туйлын итгэцэн. Гэтэл бидний цаанаага тэр сэтгэлийг ямар аж аргалтай байгаа мөртлөө бүх юм боломжтой бүх юм надад байгаа мөртлөө сэтгэл нэг гансарсан ганцаарцсан тийм юм байдаг шүү дээ. Гэр бүлд ч гэсэн янз бүр хүмүүс идэг шүү дээ. Одоо жишээлбэл 4 хүүхэдтэй л ихэд 4 хүүхэд ихийн хөвлөд бүрэлдэхээс ахгуулаад өсөж том болох хүртэл бүгдөө өөр. Яг адилхан савн цутгсан адилхан байна гэж байхгүй. Бүгд өөр. Эхнэр нөхөр хоёр ч гэсэн өөр. Хамгийн гол нөгөө ялгаатай байдаг хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Энийг ойлгохгүйгээс бол бид нэр одоо жишээл нэг судлааж өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө судалсан чиглэлээрээ ямар нэгэн зүйлийг тайлбарлахдаа нөгөөдгийн туйлын эсэргүүцсэн хүмүүс гарч ирдэг. Энэ л нэг жишээ гэсэн үг байна. Тэгэхээр энерги сорогч гэдэг нь ерөөсөө л тэр чигээрээ сөрөг үзэлтэй сөрөг хандлагатай буюу за одоо юу гэдэг сөрөг хандлагатай сөрөг харилцаатай хүмүүс гэнэ токсик нарциссист газлайтинг гэл хүмүүс идэв штэ. За энэ хүмүүстэй ингээм хамтахаар тухайн өөртөө итгэл байхгүй. Гихмтэр ингээм өөрх нь сэтгэл зүйд нь нөлөөлнө. За дээрэс нь зан чанарт нь нөлөөлнө, харилцаанд нь нөлөөлнө, амьдралын чанарт нөлөөлнө, эрүүл мэндэд дээрэнд нь сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр ядчгүй нэг бол цухтна одоо өөрийгөө хамгаална, цухтна ч гэж хэлээд их үү. Өөрийгөө хамгаална. Тарлаасаа тань гэсэн. Нөгөө бол чадах юм бол тэр хүнийг өөрчлөх тал дээр л анхаарлаа хандуул. Гэхдээ хүнийг өөрчлөх нь ер нь хэцүү дээ. Хүүхдийг хүмүүжлэхэд маш хэцүү. Одоо хүүхдийг хүмүүжлэх юм болгож хүмүүжлсэн насан турш онол мэддэгтэй шин. Одоо бол хүүхд насд бол мэддэхгүй. Миний үгэнд ороод аав ээжийн үгэнд ороод тэг ингээл загнаад ч юм уу аргатаа ч юм өөрөх нь хүслийн дэмжээд ингэ явчихна. Насанд хүрсний дараа хүүхэд бол эцэгийнхээ үгээр 100% явна гэж байхгүй. Тэр үед эцэгчүүд нь гайхал тий. Тэгэхээр яг тэр хүнийг хэн болгож хүмүүжсэн байдаг насанд хүрсний дараа л мэдгэтэн танигдана гэсэн. Тийм байна. Сая таны ярьсан жишээ бол энерги сордог хүн азар ажил дээрээ байсан юм байна. Хэрвээ тэр сорж гэрт байвал яана? Хэцүү шүү дээ тэр чинь. Хэцүү. Тэгвэл тэр тохиолдолд аль болохоор зөвхөн сайхан хэдийгээр энерги соргоч ч гэсэн тэр хүний яг учрын юуг нь зөв болоод харилцаж чадах юм бол боломжтой. Гэтэ нэлээд хэцүү. Ганцаараа бол тэр хүн чадахгүй. Тухай одоо хамгийн чухал гоё цаг үеийн үеэр мэрэгжлийн хүмүүс гараад ирсэн шүү дээ. Мэрэгжлийн сэтгэл зүйч, мэрэгжлийн одоо нийгмийн ажилтнууд хүртэл гараад ирсэн. Тэр хүнээс ингээд зөвлөгөө аваад яг энэ судалгаа шинжилгээнд дээр нотлогдсон. Одоо ихэнх хүмүүс нэг амнаас амт амцээр чихнээс чих дэмцээрнээс тухайн асуудлыг шийдэх гэдэг харьцаг гадаг. Энэ бас эрсдэлтэй. Ер нь бол их үр дүн авчрахгүй. Итгэлийг л илүү халдна. Одоо жишээл юу гэдэг одоо их том мэдлэгтэй хүн болж ийн бол гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөртлөө бодит үр дүн багхгүй. Тэгэхээр ингээм мэрэгжлийн хүмүүстэй хандаад дээрэс нь мэрэгжлийн хүнтэй харьцахдаа нэг удаа харилцсанараа тэр асуудлыг шийднэ гэж аахгүй. Ягаад гэвэл эн чинь тодорхой нэгээс илүү олон жил болсон байгаа шүү дээ. Тэгтэл манай хүмүүсийн сэтгэл зүйчдээр очсон чинь гэдээ ирээд идэв шүү дээ. Тэгэхээр нэг талаараа тэр хүний зүг байхгүй. Ер нь бол сэтгэл судлалын ухаанд тухайн сэтгэл зүйчтэй хандахтаа зүгээр бизнесийн хүмүүс ч гэсэн тэгж ярьдаг шүү дээ. 4 удаа хүнтэй уулзаж ярилцж аваад тэр хүн хамтарч ажиллах ямар юу боломжтой энэ тэр үр дүн гарах уу гэдэг нь яг тодорхой болдог гэдэг тийм. Манайхан болохоор нэг удаа уулзчаал асуудал шийдэгдэггүй. Тэг хэцүү байсан гэдэг ч юм уу. Тэгээд нэг өөр хүн дээр очиод нөгөөт нь сэтгэл хөдлөл дээр нь дагуулаа харьцчихараа энэ нэг гоё юм байна ч гэдэг юм. Энэ бол бас тэгэл бас л үр дүн нэгт сайн биш гэсэн үг байна. Одоо юм болгонд сонголт их байдаг болчихжээ. Маш олон сэтгэл зүйчид сэтгэл судлаачид байна, гэр бүлийн ингээд чиглэлээрээ байна. Үнэхээр надад би асуудлаа шийдэж чадахгүй юм байна. Надад сэтгэл судлаач л туслах юм байна гэж шийдсэн байгаа хүмүүс сэтгэл судлаачаа яаж сонгох вэ? Өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалтай сэтгэл судлаачид байж байгаад очивол одоо нэмэр болох гэсэн биш эсэргээрээ юм болчин да. Зөв. Ер нь бол сэтгэл зүйчийн хувьд болохоор хамгийн чухал баримтлах зүйл нь сэтгэл байх хэрэгтэй. Тухайн хүний төлөө гэсэн сэтгэл байх хэрэгтэй. За хоёрдугаар ёс зүйг маш сайн баримтлах хэрэгтэй. Ёс зүйг. За гуравдугаар мэдээж тодорхой хэмжээний туршлага байна. Тэгжиж явахгүй бол нөгөө туршлахгүй хүн чинь туршлагатай хүнтэй очихороо яг өөрөө яг мэдэрч чадхал жоохон тутамг болчдөг тэр хүний амьдралыг мэдрэхэд. Жоохон тутамг болж яг мэдлэг байж болно, чадвар байж болно. Гэтэ тэр хүний сэтгэлийг мэдэрнэ гэдэг хамгийн чухал байхгүй. Тэгэхээр яалтчгүй юм 3 үзэлт маш чухал. За дээрээс нөгөө сэтгэл зүйч нар дотор мэрэгсэн байдаг. Одоо эмч нартай адилхан тийм шүдний эмч тустай,
дотрын эмч тустай, мэс заслын эмч тустай. Шүдний эмч ингээд дотроо би эмч ингээд дотрыг үзээд юм мэс заслын бас өрөөсгөл айлгч тэгээд учир дутагдaltaа. Яг тэрнтэй адилхан сэтгэл зүйч нар ч гэсэн дотроо бас төрөл хүүхдийн юу гэдэг байгууллагын хэрэгчдэг тийм гэр бүлийнх гэж байдаг. Тэгэхээр нэгдүгээр сэтгэл зүйч яг зөв болно. За хоёрдугаар сэтгэл зүйч дээр очсон бол итгэлцэл аягүй чухал хэвээр. Тэр сэтгэл зүйчтэй аягүй итгэх хэрэгтэй. Сэтгэл зүйч нь өөрт нь итгэнэ. За үйлчлүүлэгч нь ч гэсэн сэтгэл зүйчтэй итгэж үнэн зөв ярина гэсэн. Зарим хүмүүс жоохон худлаа ярьдаг. Яг тийм болоо. Жоохон айсантай ч юм уу би буруудан болчихгүй гэсэн тийм айдас яадаг байхгүй. Эсвэл одоо угаасаа нөгөө байнгын нөгөө үгүйсгэлтэй байсараад дэмжлэг авах маягаар гэмтэр ингээ худлаа ярьдаг. Тал байдаг өөрөө мэдгүйгээр. Гэтэ ингээд яриад ингээ үзээд мэрэгжлийн хүмүүс чинь тэр тодорхой ойлгох чинь тий. Тэгэхээр энэ хэсэг нь жоохон зүрд юм байна. Энэ хэсэг нь юм байна гэд. Тэгээд тэгтээ сэтгэл зүйч бол чи худлаа хэлж яана мэлж яана гэж хэлэх хэрэг байхгүй. Тийм болохгүй. Өөрийнхөө аргаар өөрийнхөө чадвараараа тэр хүний сэтгэлийг нээх нь хамгийн чухал байдаг. Бид нар зарим тохиолдолд зарим хийсэн алдаагаа залуу нас руу чихээл туршлагагүй байсан юм да тэр үед гэл өмөрөөд өнгөрчдөг штеп. Одоо бодож байхад таны одоо хийсэн алдаа юм уу? Одоо хэрнэ гэдэг нэг юм жоохон хөндүүртэй явдаг тийм шийдвэр байдаг уу? Би энэ тухайн үед нэг тэр хүн дээр нэг тийм алдаа гаргачихжээ. Тэрийг нэг тэгсэн бол гэсэн бодол байдаг болов уу? Яг одоо санагдах тийм байхгүй. Ер нь бол их зурамтгал хүн байдаг. Манай нөхөр ямар санданаатах одоо болоо чи шүнжэнгөө бодчих ингээд одоо жишээл нэг хүн ирчээл ингээд зөвлөгөө авал онлайнаар ч юм ингээл бичлэн зөвлөгөө авал тэгэл тодорхой даалгавар өгөөч тэ зарим шаардлагатай үед зарим хүмүүс те тэнгууд нь тэр өгөх ёстой хугацаанд ирэх бол одоо яатсан бол тэгсэн бол ингээд бодол хийлждэг манай хүн мэдчихдэг. Яагаад бодол хийлээд ингээд байгаа юм гэхээр би нэг үйлчлүүлэгч хэлсэн маа. Өнөөдөр тэдэнд хугацаа нь болцсон өнгөрөөд хэд хоног болж ин эрдгөө гэхээр за чи стенэрээ гэл тэр мэдлэгийн байдал юу жоохон байдаг. Бас эсрэгээр миний яг санал болгосны дагуу яваагүй өөрөөрөө зөрөөд алдсан хүмүүс их байдаг. Тэрэнд нэг харамсдаг. Сэтгэл зүйч зөвлөгөө авахар чин гэр бүлийн талаар л та зөвлөгөөг өгч байгаа аль болох ингэж эвлэрүүлээ нааштай шийдий гэдэг талаар нь зөвлөгөөгөө өгдөг болов. Харин ямар тохиолдолд та сал гэж хэлдэг вэ? Одоо нэг төвчээрийн хязгаар ер нь байдаг штэ. Ингүүл төвчж болохгүй, тэгвэл төвчж болохгүй. Яг сал гэж хэлж бараг чадахгүй хаа. Яагаад те мэрэгжлийн тухайн байгууллагад нь л холбоолно гэсэн үг. Одоо жишээл гэр бүлийн маш их хүчирхээлтэй байна. Биеийн санхүүгийн янз бүрийн хүчирхээлтэй тийм гэр бүлийнх бол би тийг шийдэх хэрэг байхгүй. Тухайн холбогдох байгууллагад нь холбож өгнө. Тэр дүүрэг, хороо дүүргийн хамтарсан баг ч гэдэг юм уу. Эсвэл одоо хүчирхээлийн эсрэг төвж гэдэг юм те өөрийгөө хамгаалах ерөнхийдөө хууль эрх зүйн үнцийг хилээд өгнө. Өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ эрх чинь хууль эрх зүйн үүдэнд юм байдаг. Сэтгэл зүйн үед бол ийм төрлийн байгууллагад ажилладаг гэдэг үднээс холбож өгдөг. Тэрнээс бол шууд сална гэдэж бас миний мэдлээс давсан асуудал. Ер нь бол гэр бүл судлаачид зарим тохиолдолд гэр бүлийг салахыг бол бас дэмждэг. Ялангуяа тэр хүчирхээл хэтэрсэн үед. Гэр бүлийн хүчирхээл гэдэг чинь нэг талаараа өнөө цагийн орчин цагийн боолчлол гэсэн үг шүү дээ. Тэр хүнийг эдийн засгаар нь боолчилж байна. Бие махбодоор нь хүчирхийлж дарамтлж боолчилж байна. Сэтгэл санааг нь өхүүлж. Сэтгэл санаагаар нь хүчирхийлж байна. Хүсэл эрмэлзэл мөрөөдөл бүх юм нь өхүүлж байна. Тэгээ дээрэс нь ингээд ах トゥ угүй юм шиг амьдруулдаг. Нөгөө төрсөн хүн эвлээ. Үнчин өрөөс хүнийг аваад гэрэлцээ юм шиг бүх ах トゥ усын үүсгдэг муулдаг. Энэ бол байж боломгүй. Тэр хүний нэг ер нь бол боолчлол гэсэн үг. Тэгэхээр энийг бол хүлээн зөвшөөрөхгүйгээр бас салах. Одоо гэдэг салж чадахгүйгээс болоод амиа ирсэн хүмүүс зөндөө шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг одоо энийг хамгаалах хүчирхээлийн эсрэг хууль байна. Гэр бүлийн одоо чиглэлээр ажилладаг хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг төрийн байгууллагатай учраас тэр байгууллагын зүгээс төрийн дэмжлэг хэрэгтэй. Төрийн хамгаалтанд оруулж чинь гэж шийдэх хэрэгтэй гэсэн. 30 жил Монгол гэр бүлийг судалж байхад 30 жилийн өмнө бол интернетгүй, гар утасгүй ийм үе байла. Одоо бол төсөөр болсон да. Тэгэхээр 30 жилийн өмнөх гэр бүлийн сайн тал, муу тал, 30 жилийн дараахын гэр бүлийн сайн, сар тал гэвэл хамгийн түрүүнд ямар жишээнүүдийг нэрлэх вэ? Одоо энэ хугацаанд судлах гэр бүл ажиглагддаг нийтлэг хэдэн зүйл байна. 4-5 хазаар. Тэр нь магадгүй муу тал руу орж болно гэсэн. За жишээлбэл манайхан юу гэдэг вэ гэхээр
Өөртөө ингээд сэтгэлээрээ хүнээ сонгоод сэтгэлээрээ өөртөө сэтгэлээр амьдралаа бүтээж байгаа. Бид нар ингээд одоо хүмүүсээс ингэж асуудаг байхгүй. Та одоо хантайгаа яг яаж суусан бэ? Гэхээр ихэнх хүмүүс мэдээж хайр дурлал сайн дуран үндсэн дээр гэж хэлнэ. Ялангуяа залуучууд. За дунд насны хүмүүст ингээд яг хантайгаа яаж гэрэлсэн бэ? Гэхээр юу гэж хэлдэг вөхөр одоо тоглоом шоглоомор ч юм уу. Мэдгүй нэг мэдсэн чинь гэрэлсэн гэж ирдэг. Гэх мэтэр уг нь бол ингээд гоё үерхэд дараа нь гэрлэх юм бол илүү гоё байдаг. Санагддаг тийм тодорхой хэмжээний төр хугацаанд тэр хүнийхээ сайнч мэддэг болно, муугийнч мэддэг болно. Цаашдаа явах вэ? Би энэ хүнтэй яаж одоо ийм зан аашгаар бол би яаж даван туулах вэ гэдэг чинь ингээд бүгдийг мэддэг болсон. Мэдхгүйгээр шууд нэг сэтгэл хөдлөлөөр надад таалагдж чинь гэд гэрлэн дараа нь тэгээд эн чи ийм байсан юм шүү дээ гэдэг юм хүн сэтгэл одоо юу гэдгийг сэвдэх тийм авчдаг. Тэгэхээр нэгдүгürt манайхаа гэдэг өөрийнхөө сэтгэлээр за ямар ч тохиолдолд гэрэлсэн байж болно. Угаас итгэцэн байгаа хайр байгаа сайн дурын үндсэн дээр тэгээ хамтдаа насан туршдаа гэрлэнэ гэд тэрнээс 5 жил амьдрнаа дараа нь тэтгэж жил амьдрах гэж хинч төлөвлөдгөө шүү дээ. Насан туршдаа би энд үнэж жагаад амьдрнаа гэж явж итэл бид нарт ингээ хооронд асуудал гарна. Ялгаатай байдлаас гарна. Ялгаатай байдлыг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Яг над чиг байх ёстой гэж боддог. Нөхөнч тэр хинэрэнч тэр. Тэгээ энэ ингээ буруу болчдөг. Би энэ ойлгохгүй. Над чиг байх ёстой. Миний яг хэлж байгаа зөв гэдэг нь одоо нөгөө хүний эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг байхгүй. Хазаарлаж байгаа, хоригдж байгаа гэсэн. Тэгэхээр хоорондоо ярилцах ёстой. Ярилцах урлаг байхгүй. Уг нь ярилцах урлаг гээл, ярих урлаг гээл байгаа мөртлөө би биендээ ерөөсөө хэрэгжүүлж чаддаггүй, сонсдоггүй. За тэгэхээр энэ дээр монгол хүмүүсийн нийтлэг нэг зүйл нь юу гэхээр нэгдүгээр асуудал гарангууд яаж шийдэх вөхөр чихнээс чих дамцаараа амнаас ам дамцаараас шийдчихдэг. Эрэгтэйчүүд хоорондоо уулзал манай ихнэр тийм ихээр нэг сайн ихнэр сард нэг одоо гүү гэдэг ингээл ихнэрүүд нь хоорондоо уулзал манай нөхөр тэгж инхээр сайхан байр баз эр хүнд итгэхэр эрхээ урандаа итгэж гэдэг ингээд иймэрхүү маягаар хамтдаа 24 цаг хамтдаа бие сэтгэлээрээ байхгүй хүмүүсийн үгэнд орчдөг. Энийгээрээ нөгөө асуудлаа шийддэг. Энэ маш буруу. Та хин нэгний туршлагыг сонсож олно. Гэхдээ хуулбарлаж болохгүй. Яагаад тэгэхээр таны тэр хүний туршлага, тэр хүний ярьж байгаа тэр хүний туршлага нь таны амьдралын үйл явцдаа явц цав таарна гэсэн баталгаа авахгүй шин. Тэгээ тэр үнийг сонсоод ихнэр нөхөр ингэж харьцдаг гэж чинь тэгдэг гэж чинь хадамтайгаа ингэж чинь хадмуудыг ингүүл тэгж болохгүй гэнэгээл яг тэр өөр анчшгүй энэ таяр амьдрал биш болчихж байгаа гэсэн. Хүндлэнгийн оролцоог өөрөө сайн дураараа гэрлүүгээ оруулж ирж байна гэсэн. Тэгэхээр хамгийн зөв зүйл нэг тэр байна гэсэн. За дараагийнх нь манай монголчуудын нийтлэг зүйл нь амархан хийчихв асар их хүндрүүлдэг. Зүгээр сонсох. Зүгээр л баярлаа гэж хэлэх. Зүгээр л хайраа гэж хэлж ганцхан үг. Зүгээр үнсчих. Зүгээр тэрвэрч гэмдэр л ингээ гэдийчдэг те одоо гэдэг уучлаарай гэж хэлэх юм бол одоо миний бурууг ойлгочдөг. Миний буруу болчихно. Тэгвэл энэ даварчна гэсэн ийм нэг ойлголтоор ингээ хандчихдаг. Өмнө зүгээр нэг хитгэн юм хэлжүүл их гоё гэдэг. Ер нь гэрвэл хитгэн зүйлийг хийх юм бол гоё. Заавал тэр ингээл том сургуультанд суугаад гоё нэртэй юм тийм биш. Зүгээр л ханаа сайхан тэрврээд сайхан үнсээл тухан дээр нь нацран дээр нь уруулан дээр нь тий үнсээд чим яавта яаж байна гэж асуугаад ийм хитгэн юм л хүнд хэрэгтэй байдаг. Гэтэл энийг гэрүүл марцчихдаг. Дээрээс нэг санхүүгийн байдал маш их байдаг тий одоо нөхрийн цалин нэг хүний цалингаар амьдэрдэг. Тэгэнгүүт нөгөө нэг хүн илүү идэхгүй болчдөг. Би эдийн засгийн шуналгүй ч гэдэг юм уу. Жишээ нь би байна гэж. Тэгээд юу гэдэг мөнгө байхгүй бол мөнгө байхгүй юм ч одоо яалтаа илээ гэд бүх юм ингээ хайчдаг өөрөөгөө ч юм уу. Тэгэхээр ингээд тодорхой мөнгөндөө зарцуулаад одоо хямд төсөр материалыг ашиглаад гарын дүүгээр ингээ янз бүрийн явагдаад байгаа ш. Тийм маягаар ингээд өөрөө сэтгэл хангалуунаар өөрөөгөө энгийнээр гоё болгох боломж зөндөө байна. Заавал тэр үнэтэй брэнд юм ах биш. Өөрийнхөө натурал юм ашиглаад гоё харагдах. Бараг тэр нь хүмүүст гоё жинхэнэ гоё гоо сайхан харагдахаар хүнийг ингээд сэтгэл зүйд сэв суулгахгүйгээр та дарамт болохгүйгээр гоё харагдахаар зүйл байгаа байхгүй. Бүх хүмүүс хийж чадхаар. Гэтэл тийм байхгүй болчихдог. Тиймэрхүү жишээнүүд нэлээх ажиглагдсан. Таны гаргасан ном нэр нь Сэвгүй сэтгэлийн эрэлт гэсэн байна. Тэгээ нөгөө залуучууд бид нар зарим нэг хүн ингээд сонсохоор нэрээ Сэвгүй сэтгэл гэж юу н байдаг юм уу? Тэгээ түүнийг одоо ирээд ер нь байгаа боловч гэдэг юм нэг тийм эргэлзээ төрхүү та энийг яаж тайлбарлаж байна? Одоо номны нэрийн тухай хүмүүс асуусан л ахта танаас. Одоо юу энэ номын нэр өгөхөд 2-3 нэрийг санал хэлсэн. Тэгээд Сэвгүй сэтгэлийн эрэлт гэж сонсоод за энийг ингээ хайгаад үтсэн бас настай хүмүүсээс асуусан. Тэгтэл яасан гэхээр манай монголчууд Сэвгүй сэтгэл ингээд
сэтгэлээ сэтгэл бол ингээд ямар нэгэн байдлаар ингээд сэвддэг тал байдаг. Хичнээн тэр хүн өөрөө хичээж байгаа гэсэн. Гэхдээ тэрийг ингээд цэвэрлэх одоо юу гэдэг тэр сэвүү байлгах тал дээр одоо арга боломжууд бол бас байдаг. Тэрийг ингээд манайхан бол тэрийг ингээд хайчаад байгаа байхгүй. Яаж гоё мэдлэгтэй болох, чадвартай болох, машинтай болох, материалын зүйлс иймэрхүү зүйл дээр амьгүй боловсролын төлөө ингээд яваад идэг. Гэтэл сэвүү сэтгэл чинь бидний эргэн тойронд байнга байдаг зүйл байхгүй. Жишээлбэл монголчууд энийг яаж хийдэг вэ гэхээр гэрээ маш гоё цэвэрлэдэг. Одоо тодорхой цэвэрлдэг өдөр гэдэг зүйл. Одоо ламнар ч гэсэнд ингээд маш цэвэрлэгээ ихтэй дандаа дотроо бясалгаж. Бас нэг юм түүхийг уншижсэн. Шоронгийн оролдол шашны төлөөлөгч хүн байсан. Тэгээд тэр хүн тэр бохрыг ингээд цэвэрлэх аягүй дургу хүмүүс хоригдлоо тий. За тэр хүнийг хамгийн одоо муу дээрлэгчсэн хүн тийм дорд хүнээрээ тэргээ цэвэрлүүлдэг. Тэгээд тэр лам байсан хүн ингээд цэвэрлсэн. Цэвэрлэхдээ би өөрийнхөө сэтгэл, миний сэтгэл яг энэ муухай бохор шиг болчихж. Тэгэхээр би өөрийнхөө сэтгэлийг ингээд цэвэрлж гин гэж бодож тэргээ цэвэрлдэг. Тэгээд тэр нойл мол маш гоё нөгөө хоригдлууд нь орж ирэл тэр нойлоор хамаагүй байдгсан аюу гоё цэвэрх юм хараад хүн юм чин тэр цэвэрх юм харахаар ямар байх вэ? Тэ шал өөр болоод тэгээд тэр хүнийг хүндлээд бүр тэр юу гэдэг шорон дотор хамгийн хүндтэй хүн болгон тэр хүний үгийг сонсдог тийм байсан гэдэг. Тэгэхээр ингээд цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгээ болохоор бид нар ингээд яг цаансар болох учраас гэрээ цэвэрлэнгээ цэвэрлждэг. Гэх мэтэр ингээд байдаг ш. Тэгэхээр яг ингээд яг миний сэтгэл жоохон тиймэрхүү болсон үед бид нар ингээд ямар нэгэн зүйл үйлдэл хийвэл илүү зүгээр сайн гэсэн үг. Цэвэрлэгээ бохроор дамжиж би тэр өөрийнхөө бохрыг сэтгэлийг янзалж ингэхээр сэтгэл зүйн ухааны хувьд бол яадаг вөхөр өөрийнхөө бодлыг өөрчилж цэвэрлэнэ гэсэн үг. Би ямар бодолтой би хохироод байгаа юм уу? Өөрийгөө мэднэ л гэсэн үг. Миний сэтгэл зүйд юу өрнөд байна? Яагаад миний сэтгэл гансраад байна? Яагаад нэг баяр хөсгөлийг сайн гүнзгий мэдрэхгүй байна гэдгийг өөрөө ингэ мэдэрч. Тэрийгээ яаж засах вэ? Гэдгийг л энэ номонд илүү агуулсан гэсэн. Тэгээ өөрөө ингэ гэрт янз бүрийн асуудал байсан ч гэсэн тэр хүн өөрөө цэвэрлээд ирэх юм бол аяндаа нөгөө сэтгэл тархлааж чадгална. Тэнхээд сэтгэлээ гоё тэнхээтэй болно гэсэн. Тэгсэн цагт нөгөө харах үнзэг гэдэг шиг одоо тэр нөхөр нь уурлаад байна, эхнэр нь уурлаад байна, хүүхдүүд нь гэдэг тэр бүгдийг өөрөөр харж олно. Тэнгүүд нөгөө өмнө ингээ аягүй ширүүн дөрөн загнаал уурлаад ингэдэг гэсэн бол одоо өөрөөр харьцсан хүн чинь өөр арга барилаар харахаар нөгөө хүмүүс ч гэсэн тэр нь гоё харагдсан санагдана. Үлээж авах нь ч гэсэн өөр байдаг юм. Тэгэхээр би хинт үйлчлэх гэж байгаа. Би хинт хандаж юм хэлэх гээд байгаа. Би хинт нөлөөлөх гэсэн гэхийн тулд эхлээд би гэдгээ өөрөө цэвэрлэв. Өөрийгөө илүү их ажиллана гэсэн үг байхгүй. Ер нь яг үнэ ихэд би эрүүл байж ич миний гэрүүл ад жаргалтай байна. Би ингээд сэтгэл ариун байж ич миний сэтгэл гоё сэтгэлийн дархлаатай байж ич миний гэрүүлийн гişүүд тайван байна гэдэг утгаараа л энэ номыг гаргасан. Тэгэхээр та энэ гэрүүлд гол нөлөөлөх хүн байх юм бол эхлээд өөрийнхөө сэтгэлийг өөрөө цэвэрлэх. Өөрийнхөө сэтгэлийг цэвэрлэх нь хамгийн амархан. Хүнийг цэвэрлж ийсэн нь хүнийг ингээд засахаас илүүтэйгээр. Гэхдээ нэг хэцүү зүйл нь хүмүүс өөрөө өөртөө нүүр тулах нь амар хэцүү. Тэрэг хин нэг ингээд хилчих юм бол хүлэн зөвшөөрөхгүй. Үнэн гэсэн мөртлөө хэцүү байдаг тий. Одоо яг үннийг нэг хэлчих юм бол сонь бол царай хувраад жахуулаад ингээд яг үнэн мөртлөө хэцүү. Сэтгэл ч гэсэн хэцүүлж яадаг. Тэгэхээр тэр хүн тийм байдалд орохгүй тул өөрөө л орохоос өөр байхгүй. Өөрийгөө хүлэн зөвшөөрч. Ингэсэн цагт хин нэг нь яг ямар нэгэн байдлаар надад яг ийм байгаа юм биш. Би энийг засаж болох юм байна гэдэг өөрлөгөө хүлээж авна гэсэн. Тэр хүнийг шүүж биш. Тэгээд тэрийг илүү гоё хоббитойгоор цэвэрлэнэ. Өөрөө сэржээж, өөрөө бодож ижил тэр хүн цэвэрлэгдэнэ үхээс хүн болол мэдээж байхгүй юм байна л да тийм ээ. Ер нь сэтгэл зүйн асуудал ярихаар энэ хаврын улиралтай яагаад илүү холбогдчод идэм бэ? Хит хөөрсөн, догдолсон, дурлсан байж болно. Эсвэл сэтгэлээр унсан, гутарсан гэдгэр нь. Тий яг нөгөө хаврын улирал болохоор нөгөө хүчтэй үнийн синдром янз бүр юм гардаг ял тэгж яддаг. Тий яг өвлжөнгөө нөгөө хичээнд байсантай холбоотой байж бол нөгөө гэртээ гэр бүлийн тэр хэсэг бүлэг хүмүүстэй байсан тий хүүтэн гэх мэтэр гэтэл хавар ингээд бүх юм гоё дэлгэрэл нэг талаараа аяа гоё штэ бүх юм дэлгэрэл гоё ялна тий гэтэл ингээд нөгөө тэр хүний сэтгэл гоё тайвшраад яг ингээ гоё гадуур чөлөөтэй явах энгийнээр би тайлбарч тий гадуур ингээ чөлөөтэй явах гоё ногоорч байгаа ийм зүйлийг хараад нөгөө баглаад явж исэн бол ингээд гоё ингээ задаа хөнгөн хувцлаад ингээ явах чинь яг тэрэндээ адилхан сэтгэлч гэсэн яг тийм байдаг байхгүй өвлийн цагт ер нь хүмүүстэй харьцах жоохон богсдог байж магадгүй баг байж магадгүй тэгээ хавар болохоор ингээл өвлийн цагт ингээ даарчаал хүн болгонтой ингээ ирээд явна гэж байхгүй тий хавар болохоор яг сайхан чөлөөтэй ингээл хүнийг чараал тий ингээд хинтээж ирж та таньдаг хүмүүстэй ч ингээ ирээд тэр ирээр нөгөө сэтгэл ингээ
задгаа болж байгаа байхгүй нөгөө. Хүний алхаа хүртэл удааш ирчдэг тий. Тэгэхээр магадгүй тэнд нөгөө өөрөх нөгөө хоригдчихсэн одоо баригдчихсэн тэр сэтгэл нь ингээд бүхнүүд нь гараад ирж байгаа гэсэн үг. Сайнтайгаа муутайгаа гараад байгаа юм шүү. Аль аль нь гарна тий. Тий. Гэтэ аль нь илүү давмгаан тэргээ гарна гэсэн. Гэтэ хүний нэг чухал зүйл нь нөгөө эргэтэн маань сэтгэл гэдэг эргэтэн маань тэрийг ингээд муу гарах юм бол жоохон ухамсартай ёс зүйтэй гарвал илүү зүгээр. Гэхдээ хитрхий дарж болохгүй. Тэрийг илрүүлэхийн тулд гаргахын тулд яг гэхээр дахиад нэг миний хэлдгэр нэг бол ингээд яг өөртөө зөвлөгөө болохоор за тэр чиглэл зориулж би энэ номыг гаргасан маа. Нөгөө бол яг нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйчдэр очиод гэхдээ нэг удаа очиод хангалтгүй шүү гэдгийг бүр лавтаа хэлмээр байна тий. 4 удаа доор иж 4 удаа ингээд тууштай очиж өөрийгөө олно гэсэн. За баярлалаа. Тэрийг ингээд дараад байвал хэцүү шүү дээ. Сөргөмө дараад байвал бактериал юм. Тэгэхээр заавал ингэж гаргаж бид нэг гоё юм ингээд бусдаа хуваалцах гэдэг сөргөмч гэсэн бас адилхан ингээд хуваалцах гэдэг байхгүй. Тэгэхээр тэр нь харамсалтай нэг хор нөлөөтэй хор уршигтай тийм. Тэгэхээр би тэрийг цөөхөн хүнд тэрийг ингээд давж чадхаар дарж чадхаар эрг болгож чадах тэр бүлэг хүмүүсийн дунд ч юм эсвэл тэр мэрэгжлийн хүмүүс төр очиж дарахгүй болохгүй ингээд дараад тахвал хэцүү л болно. Таны нэг өгдөг зөвлөгөө өгдөг штэ. Энэ нэг ганцхан өгүүлбэр чинь их дэм болдго юм шиг санагдаад байдаг. Зарим зүйл бидэнд үрдүүлдэх гэж ирдэггүй. Гэт тэгсэн чинь одоо ингээд хичнээн жил үдсэн хичээлээс хичнээн цаг дамнсан сургалтаас илүү энийг ингээд сонссон чи би нэг удаа бүр яагаад чинь ой тийштэй ашгүйтэй гэдэг нэг бүр нэг хайсан юм олоод уншсан юм шиг нэг мэдрэмж төрж ирсэн. Энийг та нэг энгийн тайлбарлаад, товчхон тайлбарлаад өнөөдрийнхөө ярилцлагыг дуусгав. Энэ болохоор яг зүгээр зарим нэг надад таалагдахгүй нөгөө сөрөг дурсамжууд очсон сөргүүл явдал хин нэг нэсгсэн. Тэрийг бид нэг өөрсдөө сайн дураа үүрээд яваад байдаг байхгүй. Тэгээд тэр нь ямар нэгэн байдлаар ингээд ямар нэгэн хин нэг нь ямар нэгэн зүйл ингээд хүндчгөрөө сэтгэл эмзэглээл хүндүүрлээл аяг хэцүү болчдөг. Тэгэхээр эн чинь ингээд надтай хамт үүрт явна гэсэн үг биш аа. Энийг ингээд хайж олно. За одоо нэгэнт энэ цаг хугацаа өнгөрцөн тэр үнтэй би найзлах нь хүрхгүй ажиллахгүй байгаа цагт би яг одоо өөрөөхөрөө байна гэд өөртөө үнэж байх хэрэгтэй. Өөртөө үнэж байх чинь өөртөлдөн өрөөл хүний надад таалагдах зүйлийг ингээ аваад явах нь бас шудраг өөртөө шудраг бас хандж байгаа гэсэн үг. Тийм учраас яг энэ утгаараа энэ үгийг хэлдэг тийм. Ялангуяа нэг хохирсон сэтгэлгээтэй эвлэрээд явж байгаа хүмүүс. Ингэж хэлдэг байх юм тийм ээ. Баярлалаа. Тэгэхээр сонсогчдаа үзэгчтэй Хөхтөнгөр радио, Хөхтөнгөр подкаст сонсогч та бүхэнд Хөхтөнгөр пэйжээр хүрдэг зам Хөхтөнгөр гэсэн YouTube сувгийг дагаж болно. Улаанбаатар хотод бол та радиогоор 82.9 долгионоор хүлээн аван сонсорой. Хөхтөнгөр радио 7 хөтлөгчдөө тус бүртээ өөр өөрсдийн зочтой орж ярилцж байгаа юм. За энэ удаагийн миний зочин бол нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн багш, гэр бүлийн сэтгэл зүйч Мөх Цэцэгтэй ярилцлаа. Танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Сонсогчдоо үзэгтэй ч гэсэн маш их баярлалаа. Аж аргалтай амьдраарай гэж хүсье. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарын түрээд өндөрлөж байна. Дараагийн Хөхтөнгөр подкастаар эргээд уулзъя.